За сайн бацгаана уу. За энэ хүү бичлэгээ энэ удаагийн бичлэгээр 2-2 шок хэрхэн эвлүүлэх талаар анхан шатны аргачлалыг оруулахад боллоо. За энэ дөрөнд эхлээд шооныхоо өнгө байрлалуудыг ер нь зээжлээд мэдчихэх зүгээр. Цагааны эсрэг шар, ногооны эсрэг цэнхэр, улааны эсрэг улбар шар. За ерөнхийдөө 2-2 маань шоо ерөнхийдөө гол ерөнхийдөө 3-3 шог эвлүүлдэг бол ерөнхийдөө 2-2 шоогоо ерөнхийдөө ижлэхэн төстэй аргаар эвлүүлчихнэ гэсэн үг. За ямар ч эхлэний нэгдүгээр аргачлаа эхлүүлээ. За савлчлаа. За хамгийн эхлээд нэгдүгээрт шооныхоо айл нэг өнгийг зөв байрлалтай эвлүүлэх. За жишээ нь зүгээр яг тод харагдж байгаа цагаан дээр эвлүүлээ үзье. За энэ нэг өнгө байна. За энэ өнгө нөгөө хоёр өнгөний харъя. Улаан цэнхэр. Тэгэхээр энэ улаан цэнхэр хоёрын айл нэг цагаан өнгөний улаан цэнхэр хоёрын айл нэг хажуу талд нь орно гэсэн үг. Тэгэхээр энэ энүүнтэй ижсэн гэсэн үг. За энэ нэг цагаан байна. Ногоон улбар шар. Тэгэхээр энэ ногоон улбар шар гэхээр энэ цагаан өнгө айл бас нэг цагаан өнгөтэй талын ногоонтой талтай нийцлэн иш орно гэсэн үг байх нь. Ерөнхийдөө нөгөө хоёр өнгөний хараад яг хаана орох талаар нь тэрийг хараад хийчихнэ гэсэн үг. За энэ цагаан өнгийг эвлэе. За энийгээ эхлээд доор нь авчирч агаад за энийгээ шээ. Хэрвээ өөдөөс зарсан байвал ерөнхийдөө төр ижлүүлж агаад орох газараа буулгаад ичнэ. За энэ нэг дээр буруу харцсан өнгө байна. За энийг доошоо буулгачих. За одоо энэ орох газар нөгөө өнгө нь ямар ч сан харъя. Цэнхэр, улбар шар. За цэнхэр өнгө нь байна. Улбар шар өнгө нь байна. Тэгэхээр энэ өнгө энэ иш орох нь байна. Яагаад гэвэл нөгөө хоёр өнгө нь яг таарч байгаа учраас. За энэ орох газрыг хахлаа доор нь авчирч. Ерөнхийдөө яг дандаа орох газрын доор нь авчирч байгаа л. За энэ өнгө хэрвээ энэ талаас нь хийж бодож ивэл яг хажуу талтай байгаа юм чинь хэрвээ шууд буулгаж болно энийгээ. За ерөнхийдөө нэг өнгөө ингээ эвлүүлчихнэ. Эвлүүлэхдээ гол анхаарах юм нь энэ хажуу талын дээд талын нэгдүгээр үеийн бүгдээрээ яг ижлэхэн өнгөтэй байх хэрэгтэй. Зөв орсон байх хэрэгтэй. Бүгдээрээ ижлэхэн. Тэгжиж цаашаага шоо маань эвлэрэх байгаа. За дахиад нэг хийж үзье. Нэг өнгөө. Ерөөдөө яг бүх хүмүүс л ерөнхийдөө бараг нэг өнгөө бол хийждэг. За дахиад цагаан дээр. За энэ дээр нэг цагаан өнгө байна. Энд нэг цагаан байна. За энэ одоо энэ дөрвийн гурийн хааш орох нь харъя л да. Улбар шар, ногоон. Тэгэхээр энэ улбар шар ногоон гэхээр айл нэг улбар шар эсвэл ногооны хажуу талд нь орно гэсэн үг. Тэгэхээр энэ нэг улбар шартай өнгө байна тий. Тэгэхээр энэ энүүний хажууд гэж байгаа юм шиг ийшээ орно гэсэн үг. За ерөнхийдөө яг нөгөө хоёр өнгөнд харж байгаа л за энэ орох газрынхаа доор нь авчирлаа. Хэрвээ хажуу талдаа харсан байвал шууд буулгаад. Энийг жинсэн шууд нэг амраар хийж үзье л да. За энэ доор нэг цагаан өнгө байна. Нөгөө хоёр өнгө нь улаан цэнхэр. Тэгэхээр энэ улаан цэнхэр цагаантай өнгийн улаан цэнхэрийн хажуу талд орно гэсэн үг. За тэгэхээр улаан цэнхэр энэ ногоон байна. Энэ цэнхэр байна. Тэгэхээр энэ цэнхэртэй юм чинь энүүний хажуу талд инш орох нь. За энэ дээр ямар нэгэн орсон өнгө зүйн байхгүй болохоор энийгээ шууд ишигээ түлхээд ич. За энэ ижлэлсэн байна. За одоо ганц үлдсэн юм нь энэ байна. За энэ нөгөө цагаан өнгө чинь нөгөө хоёр өнгөний харлаа. Улаан ногоо. За улаан ногоо. Тэгэхээр энэ нэрийн гол тэгэхээр иш орох нь. За ерөнхийдөө яг ингээд орох газрын доор нь авчирлаа. Хэрвээ энэ талдаа өөдөөс зарсан байвал төр ишээ дотгошоогоо хариулж агаад
буулгаад үлдчихнэ. За ерөөхдөө яг ийм хэлбэр хаа. Нэг өнгөө хийхдээ анхаарах зүйлс чинь энэ дээдлийн хүрээнүүд жижигхэн байх хэрэгтэй шүү. За дараагийнх нь болохоор за эхний одоо илүүлсэн өнгөө доошоо харуулж. За доошоо харуулчаад дараагийн зорилго маань болохоор цагааны эсрэг бас нөгөө эсрэг өнгөө цэрлж ивэл бас зүгээр гэсэн шүү дээ. Цагааны эсрэг шар өнгө гэдэг. За дараагийн зорилго маань болохоор дээдлийн дөрвөлэнгийн шар болгох зорилготой. За шар болгохын тулд 3 тохиолдол байгаа. За нэг дэх тохиолдол нэгхэн үлдсэн байх. За ягаад нэгхэн гэхээр ягаад шарыг загаад байна гэхээр цагааны эсрэг шар. Ерөөсөө нөгөө эсрэг өнгөө л харж байна гэсэн үг. За эхнийх нь нэг шар өнгө байна. Хэрвээ нэг шар өнгө байвал яг энэ шарынхаа энэ булангийнх нь өөдөөс нь харчихна. За ингэж бариад. За яагаад ингэж барьж яана гэхээр яг өөдөөс нь харж барьчаад баруун талдаа юм уу? Одоо энэ хоёр булангийг нь харчихна гэсэн үг. Одоо энэ зааж байгаа энэ хоёр. Юуг харах вэ гэхээр энэ хоёр булангийн аль талд нь шар байна вэ гэдгийг харах хэрэгтэй. За одоо энэ дээр болохоор яг баруун талын булан дээр шар өнгө байна тий. За нэгийгээ одлоо өөдөөс нь харлаа. Энэ хоёр булангийн аль талд нь ихлээр шар байна гэдгийг харна. За баруун талдаа хэрвээ баруун талдаа байвал за өөдөөсөө ингэж харуулж агаад за дараагийн саяны нэг үлдсэний нөгөө тохиолдол нь. За хэрвээ за одоо нөгөө нэг үлдсэний дараа яг ингээ өөдөөс нь харчихна гэсэн шүү дээ. За цагааны эсрэг шар. За шар өөдөөс нь харлаа. Энэ хоёрын буланд нь одоо зүүн талдаа байгаа тохиолдол. За тэгвэл яг ижилхэн яг өөдөөс харж агаад за ихтэй зүүнээс эхлэх нь. Ерөнхийдөө яг баруун талдаа байвал баруунаа өргөнө, эхлээд зүүнээ байвал зүүн талдаа өргөнө гэж цэжилж чинь гэсэн үг. За зүүнөө өргөлөө, зүүн тишээ. Баруунаа өргөлөө, баруун тишээ. Зүүнээ буулгалаа, дээдлээ буцаагаад буулгалаа. За ерөнхийдөө дээдл чинь бит болчихно гэсэн үг. Шууд эвлэрэхгүй. За хоёр дахь тохиолдолд нь болохоор за цагааны эсрэг шар. За одоо шар нь 2 болцсон. Ийм 2 байгаа тохиолдолд ийм 3 өөр тохиолдол байгаа. Гэхдээ яг үйлдэлүүд нэг ижлэхэн хийгдэнэ гэсэн үг. Ерөнхийдөө нэг санаа зовох илүү юм сураад авах шаардлагагүй. За ерөнхийдөө 2 байна. Нөгөө 2 шар нь болохоор иймтэй. За энэ нь болохоор ийм 2-тай. Нөгөө 2-ны талтай гарцсан. За нөгөөх нь болохоор ийм 2-тай, ийм 2-тай гэж байгаа юм. За ерөнхийдөө цагааны эсрэг шар эсрэг өнгө чинь дээр 2 гараад ирсэн тохиолдолд за дээдлийн өнгө шар өнгө юм чинь яг нүүрэн талууд байгаа аль нэг шарын эсрэг талын нүүр гэж эхэлнэ. Эсрэг тал. Одоо жишээ нь за энэ дээр гэж үзье. За 2 шар байгаа юм чинь аль нэг шарын эсрэг талын гэсэн. Одоо энэ дээр болохоор нүүрэн тал дээр байгаа энэ шарынхаа эсрэг гэ баруунаа өргөж эхлэх нь. За нөгөө төрөний нөгөө нэг баруунаа өргөлөө, баруун тишээ, зүүнөө өргөөд, зүүн тишээ. Баруунаа буулгалаа, дээдлээ буцаагаад буулгалаа. За одоо нөгөө нэг үлдчихэр чи яг өөдөөс нь харж агаад зүүн баруун гээд. За зүүн талдаа байна. Зүүнөө өрлөө. За дараагийн тохиолдол нь одоо нөгөө нэг юм 2 үлдсэн байна гэсэн шүү. Тэгэхээр аль нэг шарын эсрэг тал гэсэн. За одоо энтэй байхгүй, нэг байхгүй. За энэ чинь хоёулаа өөдөөс нь арчиж. За ерөөдөө энэ чинээс байвал зүгээр л нөгөө баруун өргөөд алийг ч хөржүүлнэ гэсэн хоёулаа өөдөөс чарсан байвал. За. Зүүн өрлөө зүүн тишээ. Буулгалаа, буцаалаа, буулгалаа. За нэг үлдчих. Өөдөөс нь харлаа. Зүүн талдаа. За дээдлч мэт боллоо. За дараагийн тохиолдол нь бас ижилхэн нөгөө нэг 2 үлдсэн байгаа шүү дээ. Тэгэхээр аль нэг шарын эсрэг тал гэсэн. За хэрвээ энэчнээс нь харъя гэвэл харуул би баруунаа өрхөнө. Энэчнээс нь харуул зүүн өрхөнө. За зүүн өргөлөө зүүн тишээ. Баруун өргөлөө баруун тишээ. Буулгалаа, буцаалаа,
буулгалаа. За нэг үүдс наллаа. Баруун талд нь байна. Ерөөсөө энэ баруун өргөлөө баруун чи эсвэл зүүн өргөлөө зүүн чигээ тэрийг л ерөөсөө зээлчих болно. Ер нь анхаа шатны аргачлалтаа ер нь анх сурж байгаа хүмүүс бол за ерөөдөө ингээд дээд талаа битүү болгоцсон байгаа. За дараагийн зорилго нь болохоор ерөөдөө одоо ер нь сүүлийн үйлдэл гэсэн үг дээ. За одоо нэг үйлдэл сурах юм нь болохоор за дээд талаа битүү болгоцсон. За дээд талаа битүү болгосныхоо дараагаар хажууд тал одоо энэ хажууд талын өнгөнүүдэд 2 ижил өнгө байгаа. За энэ хэрвээ энэ одоо энэ 2 ижил өнгөө өөрийнхөө зүүн тишгээ хараа барьчихна. За одоо энийгээ барьж агаад одоо энэ хоёрын буруу хоёроо байрыг солихож байгаа л юм гэсэн үйлдэлтэй. За одоо хийж үзье. Баруун өргөлөө дээд талаашээ баруун чигээ 2 буулгалаа 1 өргөлөө 2. Тэгээ буцаагаад зүүн өргөлөө ижилхэн. Зүүн өргөлөө зүүн тишээ баруунаа буулгалаа дээд талаа буцаагаад буулгалаа. За ерөөд ингэ барьчихна. За дахиад нэг хийж үзье. За одоо ерөөд ийм 2 ижил өнгөнүүдээ зүүн тишээ ийм байсан ч болно. Яг энийгээ яг ижилхэнд 2 тишээ зүүн тишээ харуулж агаад баруун өргөлөө 2 буулгалаа 1 өргөлөө 2. Тэгээд зүүн өргөлөө зүүн тишээ буулгалаа буцаалаа буулгалаа. За ерөөдөө юм. За нэг бас нэг ер нь яг хаа саний нөгөө нэг 2 жил өнгөрсөн. Тэр 2 жил өнгөрсөө байхгүй зүгээр айл нэг газараас нь л саний нөгөө 2 эргүүлдэ тэрийг хийж гэнэ гэсэн үг. Айл нэг газараас нь зүгээр л өргөлөө 2 буулгалаа 1 өргөлөө 2. Зүүн өргөлөө зүүн тишээ буулгалаа буцаалаа буулгалаа. За 2 ижил өнгөө энийгээ зүүн тишээгээ харуулж агаад дахиад санийхаа гайж гэнэ гэсэн үг. За энэ ерөөдөө ийм хэлбэр. За энэ хөвчлэгээр ерөөдөө нэг тийм хурдны аргачлал гэхээс илүүтэйгээр энэ анхан шатны хэлбэр аргачлалыг оруулсан байгаа. Нэг сураад хахад ганц 2 хоо юм байгаа. За ямар ч сан мэдгүй чадахгүй зүйлээвэл доор комент хэсэгт үлдээгээрэй. За ямар ч эхнээс нь сурсан юмнуудаа бөөгнүүлээд нэг хийж үзье. За болчлоо. За эхлэнэ чинд энэ дээр. За энэ дээрс эхэлчихэ дөө. Хинээж нөгөө нэг өнгө илүүлнэ гэсэн. За нэг өнгө ижлээ. За доош орууллаа. За цагааны эсрэг шар үнийг үлдчиж зүүн талдаа байна. За бит боллоо. 2 ижил өнгө нэ зүүн чигээр харуулж агаад 2. За ерөөдөө иймэрхүү. За хурд хийж үзье. За манай бичлэгийг үзсэнд баярлалаа. За мэдгүй чадахгүй зүйл байвал яг доор комент хэсэгт эсвэл манай пэйж хуудас руу холбогдоод асуугаарай. За